Анх иргэдийн хандваар 2 тэрбум төгрөгөөр байгуулагдсан хүүхдийн төлөө фонд буюу сангийн мөнгө өнөөдөр 25 тэрбум төгрөг болж өсжээ. 2021 оноос хойш автомашины азийн дугаар иргэн аж ахуйн нэгжийн хандваар тус сангийн мөнгө нэмэгцээр ирсэн. Гэвч хичнээн төгрөгийг хүүхдийн төлөө зарцуулсан тайлан мэдээлэл хаалттай. 200 гаруй сая төгрөгийг олон улсын уралдаанд амжилттай оролцсон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг болгон олгосон хэмээн гэр бүл хүүхэд хөгжлийн газраас тайлагнаж байсан юм. Тэгвэл хүүхдийн төлөө сангийн журмыг дахин өөрчилж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулахар болжээ. Уг нь ийм залт өмнөх журамд байсан ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд хүүхдийн төлөө юу ч хийгээгүй гэхэд болно. Тэгвэл шинэ журмаар өмч өвчлөлийн үед байхгүй болсон Бамбрууш кафе, Элдв очрын театр зэрэг хүүхдийн байгууллагыг дахин сэргээх юм байна. Гэтэл харамсалтай нь өнөөдөр энэ 25 тэрбумыг зарцуулъя гэхээр энийг нэг төсвийн нэг хэсэг болгоцсон байсан юм байна. Тийм учраас бол энэ чинь төсвийн нэг хэсэг биш шүү дээ. Энэ бол хүмүүсийн хандив байхгүй. Тийм учраас одоо сая засгийн газрын журам дээр өөрчлөлт хийгээд энэ бол төсвийн нэг хэсэг учраас бол фонд өөрөө одоо захиран зарцуулах эрхээ авч байгаа. За хамгийн түрүүнд өнөөдөр цугласан байгаа энэ 25 тэрбумаар одоо нэг томоохон одоо бүтээн байгуулалтын ажлууд хийя. За өнөөдөр манай Элдв очр кино театр маань байхгүй болсон. Хүүхдийн Бамбрууш кафе маань байхгүй болсон. Жаргалан кафе маань байхгүй болсон. Хүүхд залуучдын театр маань хаан банк болсон тий. За ийм учраас бол хуучин өмнө байсан одоо мэдээж яг социализмын үед байсан хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээгдэхүүн, залуу техникчдийн ордон, залуу байгальчдын ордон гэдэг ингээд хүүхдийн төлөө фондор чинь баг яг 70-аас 80 онд чинь 200 гаруй одоо томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийжсэн юм байл. Тэгэхээр тэр хүрээндээ ерөөс нь хүүхдийн төлөө фонд гэдэг тэр хүрээндээ сэргээе. Мөн автомашины азийн дугаараар арвичдаг хүүхдийн төлөө сангийн их үс үрийг нэмэхээр аж ахуйн нэгж компаниуд өөрсдийн санаачлагаар аж ахуйн нэгжийн орлогын албан татврын нэг хувийг хандивлах боломжтой болгожээ. Ерөнхий сайдын хийсэн үндэсний одоо зөвлөлтөөр бол нэг шийдвэр гарсан нь бол энэ дан ганц одоо ингээд энэ юуны машины азийн дугаараас орлого олохоо болёо. Ерөөсөө энэ хүүхдийн сангийн фондын сангийг арвижуулдаг олон их усүрэгтэй болъё. Тийм ээ, олон их усүрэг. Ийхүү 4 жил хадгалсан хүүхдийн сангийн мөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийхээс гадна арвижуулахаар болсон сайн хэрэгч олон нийт иргэдийн хандивын мөнгийг хэрхэн юунд зарцуулсан тайлан мэдээлэл нээлттэй ил тод байх ёстой юм.